Эмбүк төлөвлөж байна. Хүүхэд хүмүүжүүлэх манжин арга. Зохиогч Демиддогийн наран цэцэг. Өгүүлэгч Пүрвдоржийн отхон туул. Магт. Зөв магтаал хүүхдийг зөв зөвлөлд чиглүүлдэг. Наран цэцэг. Магтаал нь хүүхдийн хувийн чанарыг хөндөх ёсгүй, харин хүчин чармаалтыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Хүүхдийг бид магтаж урамшуулж байх хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ хэрхэн магтах талаар буруу ойлголттой явдаг гэдгийг сургалт зөвлөгөө өгч байхдаа анзаарч мэдсэн билээ. Эцэг эхчүүд хүүхдээ магтахдаа ухаантай, мундаг, сайн, хөөрхөн, авьяастай гэх мэт үгсийг ашигладаг. Хүүхдээ ингэж магтснаар байнга өөртөө итгэлтэй явдаг болно гэж эцэг эхчүүд эндүрдэг. Гэтэл энэ нь үр дүнд хүрэхгүйгээр барахгүй, эсрэг нөлөөнд хүргэдэг байна. Магтуулахдаа хүүхдүүд дуртай байдаг. Ухаантай, хөөрхөн, мундаг гэд магтахаар хүүхэд бүр гэрэлтээд л ирдэг. Гэхдээ тун богино хугацаанд гэрэлтэнэ. Ямар нэг хүндрэл тулгархад нөгөө сүрхий итгэлэн замхарч хүсэл тэмүүлэн унтардаг. Хүүхдийг ямар нэгэн даалгавар гүйцэтгсэний дараа түүний хувийн зан чанарыг чи ухаантай шүү, чи мундаг гэж магтахад дараагийн даалгавар гүйцэтгэхдээ тэрээр хүндрэлтэй тулгардаг. Нэрт сэтгэл зүйч профессор Кэрол Дуэкийн Нью-Йоркийн 12 сургуулийн 400 сурагчдын дунд явуулсан судалгаагаар магтаал нь хүүхдийн цаашдын амжилтанд асар их нөлөөтэй гэдгийг баталжээ. Дуэк судалгааныхаа явцад сурагчдад толгоогоо сайтар ажилуулж байж гүйцэтгэх тест өгсөн байна. Хүүхэд даалгаврыг гүйцэтгэх бүрд түүнийг магтаж байсан. Нэг хэсэг хүүхдийг сайн байна, мундаг байна гэж магтаад нөгөө хэсэг хүүхдийг чи маш их хичээсэн байхаа гэж гаргасан хичээл зүтгэлийг магтсан. Дараа нь хүүхдүүдэд 2 хэсэг тестээс нэгийг нь сонгох санал тавьсан. Эхний тестийг нилээд хүнд, нөгөө тест нь арай хялбар гэдгийг хэлсэн. Хүүхдийн сонголтоос харахад хүчин чармаалтыг магтсан хүүхдүүд хүнд тестийг, харин оюуны чадварыг нь магтсан хүүхдүүд ихэнхдээ энгийн тестийг сонгож авсан байна. Мундаг, ухаантай, сайн хүүхэд гэх мэт магтуулсан хүүхдүүд өөрсдийнх нь дутагдлыг илчилж, авьяас чадварыг нь эргэлзээтэй байдалд оруулах зүйл хийхийг огт хүсэхгүй байлаа. Харин хүчин чармаалтынхаа төлөө магтуулсан сурагчид хүнд хэцүү даалгаварт дуртай хэвээр байсан төдийгүй даалгавар хэцүү байх тусмаа зугаатай байна гэж хариулжээ. Иймд магтаалыг эцэг эх бид тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэдгийг дээрх судалгаа харуулж байгаа юм. Аав ээжүүд хүүхдээ магтахдаа чи ямар ухаантай юм бэ? Хичээлээ хурдан хийчихлээ шүү дээ. Чи ястай мундаг хүүхэд шүү. Ямар гоё зураа вэ? Чи ямар ухаантай хүүхэд вэ? Бэлдэхгүй байсан ч он цавандаа. Гэрээ цэвэрлчихсэн мундаг, ажилсаг хүүхэд шүү. Сайн хүү шүү гэх мэтчлэн магтдаг. Хүүхэд энэ үед юу гэж тусгаж авдаг вэ? Хэрвээ би хичээлээ хурдан давтаж чадахгүй бол ухаантай биш байх нэ? Ээж үнэн л хэлж байгаа да. Бэлдэх хэрэггүй юм байна. Бэлдвэл ухаантай биш болох юм байна. Ээж мэдэхгүй л байна да. Хувцсны шүгэнд хувцснууд овоолгоотой байгааг харуулж, ингэсгээд нүдийг нь хуураад байж болох юм байна. Мэдэхгүй. Өчигдөрхөн л чамших муу хүүхэд байхгүй гэд байсан биш үлээ гэх мэтчлэн боддог. Тэгвэл хүүхдээ өөртөө итгэлтэй, асуудал бэрхшээлийг даван туулах чадвартай, бууж өгдөггүй, тууштай замд сургахын тулд магтаалыг хэлэхдээ зөв үгээр зөв магтах хэрэгтэй. Хэрхэн зөв магтахыг энгийн жишээн дээр харцгаая. Орой таны гэртээ орж ирэхэд хүүхэд тань гэрээ сайхан цэвэрлчихсэн байжээ. Та юу гэж магтах вэ гэсэн асуултанд сургалтанд суусан эцэг эхчүүд мундаг ажилсаг охин шүү, сайн хүү шүү, ямар гоё юм бэ, гэрээ цэвэрлчихэж сайн хүү гэх мэт үгсийг ашиглан хүүхдээ магтдаг болохоо хэлж байлаа. Эдгээр магтаал хүүхдэд эсрэг нөлөөлдөг гэдгийг эрхэм эцэг эхчүүд минь ойлгож мэдсэн байхаа. Одоо хэрхэн зөв магтах талаар ярилцъя. Хөөх, энд ямар их ажил хийгдэвэ? Тоглоомууд байр байрандаа байна. Ороо цэвэрхэн бүтээсэн, харахад эмх цэгцтэй байна шүү. Ийм өрөөнд дотор алхагч сайхан байна шүү гэж хэлбэл
хүүхдэд илүү сайн цэвэрлэх, өдөр бүр цэвэрлэх сэтэл төрдөг. Таны хүү танд зариулаад шүлэг бичжээ. Та хэрхэн магтах вэ гэхэд гоё шүлэг болжээ, баярлалаа хүү минь. Мундаг хүү, сайхан шүлэг байна гэсэн хариултууд дийлэнх нь байна. Харин та одоо хэрхэн магтах вэ? Хүүхдээ хэрхэн зөв магтахаа мэддэг аав ээжүүдийн хариулт. Шүлэгнээс харахад ээжийнхээ талаар бичсэн нь тэр тусмаа нандин бүхнээ надад зориулдаг гэсэн хэсэг илүү их таалагдлаа гэх мэт яг өөртөө нь юун таалагдсан өөрийн сэтгэл хөдлөлөө тусган магтах нь илүү үр дүнтэй зөв магтаал болдог. Таны хүүхэд сургуулийнхаа урлагийн үзлэгт нэгэн жүжигийн голдурт тоглох болжээ. Таныг заавал очиж үзээрэй гэсэн бөгөөд таач очиж үзсэн байна. Тоглолтын дараа танаас "За ямар байна" гэж асуужээ. Та хэрхэн магтах вэ? Ээж аавуудын хариулт. Чи сайн жүжигчин болох юм байна да. Мундаг сайн жүжиглэж байсан шүү. Ээж нь хүүгээрээ бахархсан шүү. Чамайг харахад өөртөө итгэлтэй, цэх зогсож байсан шүү. Чамайг үг хэлэхэд хоолойч нь танхим дүүргээд л бахархалтай байсан шүү. Хамгийн шилдэг нь байлаа. Эдгээрээс аль нь зөв магтаал вэ? Таны төрсөн өдрөөр хүүхэд чинь танд зориулан захиа бичиж, цаасан бөмбөлөг, зүрх зурж чимгэлсэн бэлгээ өгчээ. Та хүүхэддээ юу гэж хэлэх вэ? Баярлалаа, ямар сайхан бэлэг вэ? Ээжигээ баярлуулах гэсэн сэтгэл чинь сайхан юм аа. Хамгийн сайхан бэлэг байлаа. Өнгөний зохицол нь сайн болжээ. Уув улаахан зүрх, шар цэнхэр бөмбөлгүүд нь надад үнэхээр таалагдлаа. Аль нь зөв магтаал вэ? Таны 3 настай хүү чинь өөрөө бүх хувцас өмссөн байна. Та юу гэж урамшуулах вэ? Хөөх, хувцас өөрөө өмссөн сайн хүү шүү. Ямар мундаг юм бэ? Өөр хүүхдүүд чамшиг хувцас өмсөж чадахгүй байгаа да. Өмднийхөө цахилгааныг татаад цамцаа товчлоод гуталныхаа өдөөсийг зөв үдсэн байна. Чи бүх хувцас өөрөө өмсчихсэн байна шүү дээ. Эдгээрээс аль нь зөв магтаал вэ? Хүүхэд чинь гэрийн даалгавраа бүгдийг хийчихсэн байна. Та юу гэж магтах вэ? Хөөх, бүх гэрийн даалгавраа хийгээд дуусгасан гэж юу? Мундаг юм аа. Гэрийн даалгавраа сайн хийдэг хүүхдэл сайн хүн болж сайн сургуульд сурдаг юм шүү дээ. Багш нь ч миний хүүгээр бахархах байх та. Ямар хурдтай, ухаантай хүүхэд вэ? Гэрийн даалгавраа бүгдийг хийсэн байна. Гэрийн даалгавраа хийгээд дуусгачихжээ. Анхаарлаа төвлөрүүлэн бүрэн гүйцэтгэж чадсанд чинь би баяртай байна. Дээрх дасгалууд дээр хүүхдийг магтахдаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тусган дүрслэн магтах нь зөв магтаалууд байсан. Хүүгийнхээ жүжиглэхийг хараад чамайг харахад өөртөө итгэлтэй, цэх зогсож байсан шүү. Чамайг үг хэлэхэд хоолойчин танхим дүүргээд л бахархалтай байсан шүү гэж магтах нь зөв. Хүүтэн танд өгсөн төрсөн өдрийн бэлэгний талаар өнгөний зохицол нь сайн болжээ. Уув улаан зүрх, шар цэнхэр бөмбөлгүүд нь надад үнэхээр таалагдлаа гэж хэлэх нь өөрт төрсөн сэтгэгдлээ үнэн зөвөөр хэлсэн байгаа онсон магтаал болно. Таны хүүхэд хувцас өөрөө өмссөн бол өмднийхөө цахилгааныг татаад цамцаа товчлоод гутлынхаа үдээсийг зөөдсөн байна. Чи бүх хувцас өөрөө өмсчихсэн байна шүү дээ гэж хэлэх нь хүүхдэд хийсэн бүхнийг тоочин хэлсэн зөв магтаал болно. Хүүхэд чинь гэрийн даалгавраа хийсэн үед гэрийн даалгавраа хийгээд дуусгачихжээ. Анхаарлаа төвлөрүүлэн бүрэн гүйцэтгэж чадсанд чинь би баяртай байна гэж магтахад хүүхэд дараачийн удаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэн хийхийг хичээсээр байх болно. Мэдээж анхаарал төвлөрөлт сайжирч хүүхэд чинь гэрийн даалгавраа хийхдээ байн босч их цаг өрөлгүй алив ажлыг анхаарлаа төвлөрүүлэн сайн хийдэг дадалд давхар сургах сайн магтаал юм. Хэрэв хүүхэд чинь хичээгээд үр дүн гарахгүй үед та юу гэж хэлэх вэ? Чиний сайн хичээж байгааг ээж нь мэдэж байна. Чамд юу ойлгомжгүй байгааг хамтдаа үзье. Хүн бүрэл өөрийнхөөрөө сурдаг. Энэ хэсгийг өөрийн болгоход нэлээд цаг хугацаа шаардах боловч ингэж хичээж ажиллах юм бол давж гарч л таарна. Чи өдөр бүр хичээж ажиллаж байна. Хичээл зүтгэлийн үр дүн заавал гарна да. Хүн бүрийн сурах үйл явц өөр. Чамд хамгийн тохирох аргыг олцгоё гэж хэлэх нь хүүхдийн хичээл зүтгэлийн үнэлсэн зөв магтаалууд юм. Харин та
Хүүхдтэй хичээгээд яагаад үр дүн гарахгүй юун дээр алдаа гаргаад байгааг илрүүлэхэд нь туслаарай. Заримдаа эцэг эхчүүд магтаал дээр түгээмэл алдаа гаргадаг. Бид хүүхдүүддээ чи ямар хурдан хийвэ? Чи нэг ч алдаа гаргасангүй гэсэн үгсийг хэрэгэлдэг. Энэ магтаал цаагаараа хүүхдүүдэд юу гэж хэлээд байгааг одоо ажиглацгаая. Энэ нь хурдан бөгөөд алдаагүй хийснийг үнэлж байна. Гэтэл энэ нь хичээл зүтгэлийн дайсан. Ийм бодлогыг алдаагүй түргэн хийхдээ л намайг ухаантай гэдэг юм чинь хэцүү бодлого аваагүй дээр юм байна гэж хүүхэд бодно. Ингээд хүнд хэцүү зүйлээс тойрч зүгтсаар нэг мэтгэд хэцүү бэрхээс шантардаг, асуудал тулгарвал зүгтаадаг нэгэн болсон байна. Хүүхэд амжилтгүй, бүтэлгүйтсэн үед эцэг эхчүүд ч хэлэх үгэндээ мөн алдаа гаргаж байдаг. Жишээлбэл нэг ээж охиноо дагуулan ирж зөвлөгөө авсан юм. Охин нь онц сурдагч шалгалтын дээр ягаад ч юм доогуурдун авчихад байдаг. Гэр бүлийнхэн нь байдгаараа охиноо дэмждэг бөгөөд магтаал сайршаалын үгийг ч харамгүй хэлдэг гэж байлаа. Хэрхэн магтдаг вэ гэж асуухад ухаантай охин шүү, чи энгийн үед онц сурч байгаа юм чин шалгалтанд ч онц авч чадна. Ердөөл сандраад байгаа юм. Тайван байж чадвал онц авна. Шалгалтын одгүй болохоос онц сурдаг ухаантай охин шүү гэх мэтээр магтаж дэмжидгээ хэллээ. Та бүхэн анзаарсан бол хичээл зүтгэлийн биш, ухааныг магтдаг нэгдүгээр алдаа. Дараагийн алдаа нь шалгалтын одгүй гэдэг үгийг програмчилж, нээрэн шалгалтын одгүй юм байна гэдэгт итгүүлсэн учраас шалгалтанд базаахгүй дүн авдаг байна. 3 дахь алдаа нь шалгалт гэдэг үгийг л онцолж хэлээд байхаар хүүхэд илүү хичээх хэрэгтэй гэж боддгоос айдас нь нөлөөлж улам илүү сандралд ордог. Магтаалыг буруу хэрэглэвэл ямар их хор уршигтайг та бүхэн тунгаан болгоно үзье. Бас нэг гай гараад ирэхгүй бол. Дөөгийн маань хүү бэртэл авч гэмтлийн имлэгт үзүүлэхээр очиж урт дараалалд сууж байхдаа нэгэн аавын ярьсан зүйлээс харахад бас л хүүхдтэй буруу мессежийг өгч байлаа. Хүүн бүхэн спортоор хичээлдэг. Нэгэн томоохон тэмцээнд оролцоод бэртэл авч ирсэн байлаа. Хүүн бэртэл аваагүй байсан бол төрүүлэх байсан юм. Урд нь бас нэг том тэмцээнд ороход шүүгч буруу шүүснээс болоод төрүүлж чадаагүй. Тэрний урд бас нэг тэмцээн дээр бас л төрүүлэх байсан чинь бас л нэг хүүхдээс болоод төрүүлж чадаагүй талаар ярьлаа. Аав нь хүүдээ миний хүү авьяас чадвар нь байгаа юм чинь дараагийн тэмцээнд төрүүлж л таараа, бас нэг гай гараад ирэхгүй бол гэж хэлж байлаа. Энэ хоёрын ярианаас харахад аав нь хүүдээ бас л буруу мессежүүдийг илгээж байгааг анзаарч байгаа бах. Хэн нэгнийг шүүгчийг эсвэл өөр нэгэн хүүхдийг буруутгаснаар цаашдаа хөө ямар нэгэн зүйл болохоо болвол хэн нэгэнд алдаагаа тогтдог буруу занд сургаж байна. Авьяас чадварын талаар ярьснаар хүүг хичээл зүтгэл гаргахад эсрэг нөлөөлж байна. Мөн бас нэг гай гэснээр бас л нэг гайг дуудаж байгааг анзаарч байгаа байх. Аав хүүдээ магадгүй эхний тэмцээнд төрүүлэхгүй ирэхэд нь чи сайн бэлтгэснийг аав нь мэдэж байгаа. Гэхдээ цаашдаа төрүүлнэ гэж бодож байгаа бол илүү их хичээх хэрэгтэй болж дээ гэж хэлсэн бол магадгүй хүү шүүгчээс өөр хүүхдээс бэртэл гэмтлээс боллоо гэд шалтак тоочж суух биш. Харин хэд төрүүлчихсэн өөртөө итгэлтэй нэгэн болсон байх байж дээ гэж бодож суулаа. Мөн Кэрол Дуэкийн бичсэн амжилтанд хөтлөх шин сэтгэл зүй хандлага номон дээр өөр нэгэн аав охиноо зөв магтснаар охин амжилттай нэгэн болсон талаар өгүүлсэн байдаг. Спортын гимнастикаар хичээлдэг 9 настай охин анхны томоохон тэмцээндээ орохоор маш их хичээл зүтгэл гарган бэлтгэжээ. Төрүүлнэ гэж өөртөө зорилго тавьсан байна. Гэрийнхэн нь бүхий л талаар нь дэмжиж байлаа. Тэмцээний өдөр болж охины үзүүлбэрээ үзүүлэх цаг ирэхэд охин бодснороо амжилттай сайн хийж гүйцэтгэжээ. Гэвч тэмцээний эцсийн дүн гарах болоход охин төрүүлэх нь битгий хэл шагналт байранд ч орж чадсангүй сэтгэлээр маш их унжээ. Та түүний эцэг эхийн оронд байсан бол юу гэж хэлэх байсан бэ? Бусадтай харьцуулахад чи илүү сайн байсан гэж би бодож байна. Авах ёстой байсан шагналыг чинь өгсөнгүй дээ. Гимнастик бол амьдралын хамгийн чухал зүйл биш ээ. Сэтгэл гонцоох хэрэггүй дээ. Чи авьяас чадвартай юм чинь дараагийн тэмцээнд төрүүлнэ санаа зовлтгүй дээ. Чи төрүүлэхээр байж чадсангүй.
төрүүлнэ гэж бодож байгаа бол илүү их хичээх хэрэгтэй болж дээ. Дээрх хувилбаруудад ямар мессеж агуулгадж байгааг харцгаая. Бусадтай харьцуулахад илүү сайн байсан бол төрүүлэхгүй яасан бэ? Худлаа ярьж сэтгэлийн засах гэж оролдож байгааг охин тань шууд мэднэ. Цаашдаа хортой түр аргацаасан үг байна. Авах ёстой шагналыг өгсөнгүй гэснээрээ шүүгчийг буруутгаж байна. Дээрх жишээтэй адилхан. Болохгүй бол бусдыг буруутгадаг буруу зүйлд сургаж байна. Гимнастик бол амьдралын чухал зүйл бишээ гэснээрээ ямар нэгэн зүйл болохоо болвол чухал зүйл бишээ гэд хайдаг буруу хандлагад сургаж байна. Чи авьяас чадвартай юм чин дараагийнхад төрүүлнэ гэдэг нь яагаад дараагийнхад гэж, авьяастай юм чин яагаад энэ удаагийнхад төрүүлээгүй гэж гисэн эргэлзээ буруу мессежийг өгч байна. Илүү хичээх хэрэгтэйг сануулсан зөв үг. Охины аав нь энэ үгийг охиндоо хэлснээр охин илүү хичээсээр сансандаа хүрч олон тэмцээнд төрүүлж өөртөө итгэлтэй нэгэн болсон байдаг. Хүүхдийг амжилтгүй үед ч эцэг эх бид зөв үг хэллэгийг хэлж сурах хэрэгтэй юм байна.